Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол одод хоорондын аяллалын талаар ярилцсан. За, студид компьютерийн шинжилгээ ухаанч хас чулуу хөтлөгч Урнаа ярьж байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөлөг онгоцоор аялахыг санал болгож байгаа Skytel компани болон Монгол хүнд технологийн хүчийг хатгуулна сайн электроникс маань юундтгийг ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 хүсэ хост долгионоор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэндэргээ асаа. За өдрийн мэнд. За өмнө бид нэр одод хоорондын аялал биш одоо энэ гариг хоорондын аялал гээд дугаар хийсэн баг. Тийшээ очиод бас үзээгүй сонсоогүй байх юм бол үзээ сонсчоод хүрээд ирээрээ. Манай нэвтрүүлэг бол эндээ байж л байна. За энэ дараагийн сэдэв бол одод хоорондын аялал гээд байна. За энийг ярихын тулд эхлээд нэг Кардашевын шатлал гэдэг юм ярмаар байна л да. Кардашевын шатлал гэдэг бол хүн төрөлхтөн ер нь бол эрчим хүчний хэрэглээгээр нь одоо тухайн соёл иргэншлийг хөгжлийг нь одоо ингэж шаталдаг тийм арга байдаг. За Кардашевын нэгдүгээр шатлал гэдэг нь болохоор тухайн гаригийнхаа бүх эрчим хүчийг ашиглаж чаддаг төрөлхтнийг бол нэгдүгээр шатных гэдэг нэрлэдэг. Гэтэл бид нар бол одоо өдийг хүртэл одоо нэгдүгээр шатнадаач хүрээгүй тийм соёл иргэншлээд хүндэрлэгдэн бол. За одоо энэ гаригийнхаа бүх эрчим хүч гэхээр тэр дотор нь одоо тэр гариг дээр тусаж байгаа нарны одоо эрчим хүч тий. За тэгээд дээрэс нь одоо энэ цөмийн эрчим хүч тэр дотор нь нэгдэх угахдах бүхэл төрлийн эрчим хүчийг гаргаж болох тэр гаригаас авч болох бүхэл эрчим хүчийг авч чаддаг байх юм бол энэ төрөлхтөн бол нэгдүгээр төрөлхтөн гэсэн үг. Гэтэл бид нар өнөөдөр бол бүх нарны одоо дэлхий дээр тусаж байгаа бүх нарны эрчим хүчийг ч авч амжихгүй шүү дээ тий. Тэгэхээр бол бид нар нэг хүрээгүй байгаа гэсэн. За хоёрдугаар шатных нь болохоор ерөөсөө яг энэ мэд чинь босод бүх гаригийнхаа эрчим хүчийг авахаас гадна тухайн одноос гарч байгаа бүх эрчим хүчийг авч чаддаг болох юм бол хоёрдугаар төрлөх болдог Кардашев байхаар. За энэ юу гэсэн юм бэ гэхээр тэр нарны гадуур нь Dyson Sphere энэ төр гээл те нараа тэр чигтэн л одоо юм нарны хавтангаар дүүрнэ гэсэн үг байхгүй. Ганц ширхэг нарны гэрлийг гадш нь алдахгүйгээр ингэж барьж аваад одоо нарныхаа бүх эрчим хүчийг нэгэсэндээ нараал те нэгдэх хурлын реактор болгож ашиглаад байна гэсэн үг шүү дээ. Ингэж чаддаг төрлөختнийг бол хоёрдугаар шатны төрлөختөн гэдэг. Кардашев шатлаар. За энэ бол ингээд тухайн одоо одны аймаг авъя нарны аймаг эзэлж чинь гэсэн. За 3 дугаар төрлийнх нь болохоор одоо галактикийн бүх оддыг энэ мэтчлэн эзлэх хэвээр. Ингэж одоо 3 дугаар түвшинх бол. Тэгэхээр бид нар бол одоо түрүүн бол гариг хоорондын аялал гэдэг чинь болохоор ерөнхийдөө бол нэгээс одоо 2 дугаар түвшин рүү шилжиж байгаа энэ төрлөختний тухай яриадсан байхгүй тий. Тэгвэл одоо 3 дугаар төрлийн соёл иргэншил болохын тулд бид нар одод хооронд аялж чаддаг байх хэвээр. Энэ чадвар бол хамгийн чухал гэсэн. Тэгэхээр өнөөдөр ярих сэдэв бол одод хоорондын аялал юу? Бид нар одоо 3 дугаар түвшин соёл иргэншил болохын тулд яах ёстой вэ гэдэг талаар ярина гэсэн. Сүүн замдах бүх одод хооронд яг бос хөлбөг зохицуулах юм байна тий. Тийм яг үнэ тий. За хамгийн одоо зүгээр нэг жишээ болоод нэг юм ярил л да. Хамгийн ойрхон одны тоо одоо Альфа Центаври гэдэг чинь одоо бидрээс 424 гэрлийн жил буюу ерөөсө 40 триллион километр зайтай байж байгаа нэг од баг. Тэгээ Альфа Центаври гэдэг. За нарны аймгаас болохоор гарч яваа нэг хөлөг байна л да тий. Хамгийн хурдан хөлөг гэдэг одоо Voyager 1 гэдэг. За Voyager 1 болохоор одоо 61 мянган км цаг хурдтай заяа. За энийг секундээр бодох нь бол 17 км/сек хурдаар явж байгаа гэсэн. Энэ бол нарны аймгаас гарах хурд байхгүй одоо нарнаас салах хурд гэсэн. За ийм мундаг хурдаар явж байгаа нөхөр бол 75 мянган жилийн дараа тэнд очино. Альфа Центаври хамгийн ойрхон одонд очихын тулд 75 мянган жил хэрэг болно гэсэн. Бүтшгүй юм шүү. Тэгэхээр бол ерөөсөө одод хоорондын аялал гэдэг бол энэ ерөөсөө бараг бүтшгүй зүйл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ яагаад бүтшгүй вэ? Ер нь яаж бүтштэй болгож болох вэ гэдэг талаар өнөөдөр ярьцгаая. За хиймэл татхууч гэдэг юм байна. Бид нар одоо одод хооронд ингээд аялж байгаад энэ олон мянган жил болох юм биш үү те. Тэгвэл бидэрт одоо хиймэл татхууч зайлшгүй шаардлагатай. Одоо бид нар бол өөрсдөө татхуучинд зориулагдаж одоо бүтээгдсэн юм альцгүй татхуучны үйлчлэлд бүтсэн амьтад байхгүй. Тэгвэл татхууч байхгүй болчихвол буюу жингүүдлийн орчинд одоо тэр сансарт нисэж хахад ийш тийш явж хахад бол жингүүдл бол ерөөсөө тийм татхууч байхаа болчихно. Тэгвэл ийм тохиолдолд яадаг вэ? Одоо бол бид нар сансрын хэсэгчд бол дэлхийд хориод хэдий эргэж байгаа ч гэсэн дэлхийд ойрхон байгаа ч гэсэн жингүүдлийг мэдэрдэг ч шүү дээ. Тэгвэл жингүүдлэхүү орчинд жингүүдлийн орчинд одоо сансрын орчинд хүний булчин сулардаг. Ясан сэрэгждэг. За тэгээ зүрх судасны одоо дутагдал болдог. Хараагаа алддаг одоо бүр сохордог. Наачин баяасан нацтай. Тий одоо ингээд хэрвээ санаж байгаа л нүдэн дээр ингээд жоохон удаан дарчгууд ингээд харанхуулаад хэлдэг шүү дээ. Яг тэр чинь болохоор яг сансарт болдог байхгүй ингээд нүднийхэн даралтны хэсэд харанхуулаад ерөөс юу ч харж чадах болж байна. Энэ маш хэцүү тий. За энэ
маш олон төрлийн юм эрүүл мэндийн асуудлуудыг дагуулдаг. Энэ одоо татхүйчгүй орчин бол. Тэгвэл бид нар энэ олон мянган жил, олон зуун жил гэж сансарт явж байгаа бол бид нар заавал энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. За энэ хоёр төрлийн би аргыг дурдмаар. За эхнийх нь бол мэдээж төвөөс угтах кино болгон дээр л гарч идэг ингээ эргүүлцдэг. За Interstellar дээр ч гэсэн гарч идэг, Passengers гэх кинон дээр ч гарч идэг. Ер нь бол тухайн одоо сансрын хөлийг ингээд эргүүлчихнэ. Эргүүлэнгүүд яг нөө төвөөс угтууч. Нөө манай паркинг сюрприз гэдэг тоглоом шүү дээ, тий. Төвөөс угтах хүчээрээ нөгөө нэг хан руугаа эргэж байгаа хан руугаа ингээд наалдаад одоо бид нар яг дэлхий дээр байж байгаа юм шиг төвөөс угтах хүчний үйлчлэлээр одоо хиймэл татах хүчийг үүсгэж байна гэсэн. Тэгэд ямар ч эргээд байгаа мэдрэмж төрөхгүй юм билээ шүү, тий. Ингээд зүү зүгээр байгаа. Яг цонхоор нь л ингээд харахад ингээд толгой өргөнө болохоос цонхнуудын битүүлээ хийчих юм бол одоо би нэг мэдрэхгүй байхгүй. Гэтэ хангалттай том байх хэвээр. Жижигхэн байх юм бол мэдрэн л дээ мэдрэгдэнэ. Тэгэхээр нэлээд том юм сансрын хөлийг тэгээ эргүүлчихнэ гэсэн. За тэгээд тэрний дараа бол тирэлтийн гэж байна. Заавал ингээ эргээд ах шаардлага байхгүй. Бид нар ингээд яг л дэлхий дээр байгаа юм шиг 9.8 м/сек квадрат гэдэг бол энэ хурцдаг л байхгүй. Тэгвэл пуужинд биш үү те. Одоо сансрын хөлөгтөө яг тийм хурцтгалтайгаар тирэлт өгч юм бол бид нар яг сансрынхаа хөлөг рүү яг яруул руу одоо юу гэдэг нөө шал руу нэг ингээ наалтдаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг ерөөсө тогтнол барина гэсэн үг. Ингээл барайл яваад байна гэсэн. Тэгэхээр л одоо бид нар тэнд ийм татах хүчтэй юм шиг байгаа. За тэгэхээр одоо олон 100 олон мянган жилийн турш одоо бид нар бол тэр сансрын хөлөг дээрээ их дэлхий дээрээ байгаа юм шиг сайхан одоо оршин тогтгоно шүү дээ тий. Эрүүл мэндийн асуудал байхгүй, сохор мохорно гэхгүй их амар болох нь гэсэн. За энэ бол зүгээр нэг чухал нэг юм байж байна. За хөдөлгөөнийг төр зогсоох гэдэг нэг асуудал. За одоо жишээлбэл тэр хүн чинь одоо хэдэн зуун хэдэн мянган жил бол ингээд байхаар ч хэцүү шүү дээ. Тэр үхэнэл гэсэн үг шүү дээ тэр ч одоо тий. Тодорхой. Тэгэхээр энэ хүмүүсийг яаж амьд аваачих вэ гэхээр одоо янз бүрийн одоо хөдөлгөөнийг төр зогсоодог аргууд байна. За жишээлбэл ичээж болно. Ичээх одоо баавга шиг ичээн л гэсэн үг. Баавга ер нь яаж ичээд вэ? Ер нь ичдэг юмтад ер нь яаж ичээд вэ гэдгийг судалж агаад тэг хүнийг ичээдэг болгочих. Тэгээд тэр хүн бол ингээд иччихээр нөө бодисын солилцоо нь удаашраад юмч баг идэн одоо баас шээсч баг ялгаруулна одоо ингээд насжилтан ч удаашраад ингээд эхлэнгүүд одоо олон зуун жил тий байж чадах нь шүү дээ тий. Унтах үххээ хагасаа гэдэг нэг монголчууд ярьдаг шүү дээ тий. Нэг тийм бүх юм удаан ашиглах нь. Бараг л унтуулахаас долоон дөрөв болж ийн гэсэн ер нь тий. Одоо үхэх одоо унтах хоёрыг завсар байж гэсэн шүү дээ тий. За тэнгуү тэр иймэрхүү байдлаар бол ингээ хичээж байна. Гэтэл энэ болохоор жоохон нэг бодисын солилцоо баг багаар явагдаад байдаг болохоор нэг олон мянган жил бол явж чадахгүй. Яг нэг 100 жил явбал их юм гэдэг ч юм уу те нэг иймэрхүү юм бол жоохон торгоос маяг. Цангаад бол босоод ирнэ шүү дээ. Тий. За тэгвэл хөлдөөх арга гэж болно. Хөлдөөч нь сайхан. За ингээ хөлдөөч нь. Гэхдээ бидэрт одоохондоо технологи нь одоо нэг гисгэдэг технологи нь байхгүй гэсэн хөлдөөж чадаад байгаа шүү дээ те. Cryogenic хөлдөөлт гэдэг ингээ гүн хөлдөөч нь маш өндөр маш бага одоо юм градус хөлдөөчнгүүд ерөөсөө одод хооронд нисэхэд ямар ч асуудалгүй. Хэдэн мянган жилч одоо болсон гэсэн би бол ингээ байж л юм гэсэн. Тэгээ сансарт бол сайхан хүүтэй юм чинь баг ингээ тэр чигтэн гаргаа хийцэлж баг болно дөө. За ингээ хөлдөөх нэг арга байна. За хамгийн супер нь болохоор харьцангуй удаашрал гэж байна. Харьцангуй удаашрал гэдэг нь юу гэхээр одоо Эйнштейн явуулсан шүү дээ те. Бид нэг гэрлийн урд нэг дөхөөл огцсон бидний цаг хугацаа удаашрал байдаг. Тэгвэл бид нар хангалттай гэрлийн урд өгчих юм бол бидний цаг хугацаа хангалттай удаашрал буюу бид нар юу ингээ зураг болчихно гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар бүр ингээд ямар ч тийм хөлдөөх шаардлагагүй, унтуулах шаардлагагүйгээр өөрсдөө зогсчихно гэсэн үг байхгүй юу? Ийм удаашралыг бол бид нар бас ашиглаж болно. Хөлөгтөө хангалттай хурдтгал өгөөд одоо ингээд гэрлийн урд өгөөд тэгээд бид нар өөрсдөө зогсчихно гэсэн үг байхгүй юу? Биднээс босч юм зогсох юм шүү. Өгөө бид нар өөрсдөө зогсчихно гэсэн. Тэгээ босод юмнууд нь яваад тий бид нар ингээд зураг болцсон. Тэгээ хэдэн мянган жил явсан ч гэсэн бид нар ингээд наслахгүй бидний наслалт удаашрч гин гэсэн. Тийм гайхалтай нэг юм. За дараагийн ярих хэвээр сэдв болохоор энэ бид нар заавал ер нь өөрсдөө яваад дах шаардлага байхгүй шүү дээ. Ийм том ийм хүнд тий ийм хэцүү тий нөөц шавхсан ийм юмнуудыг явуулж явах оронд хөлдөөс үр тогтоосон өндгийс явуулчих гэдэг ийм арга. Одоо колон хийх гэдэг шүү дээ. Өөрсдөө энэ тэнд аваач одоо колончлах гэдэг шүү дээ тий. За тэгвэл энэ хөлдөөс үр тогтсон өндгийс айгу жижигхэн жоохон тэгээд ийм жижигхэн хөрөгчин дотор хийгээл ингээд ийм тий баг түлшээр ингээд айгу хурдан нэг тийш явуулчих байхгүй. Тэд тэр хөлдөөцсөн юм чинь ингээд байж лээ. Бид нар бол нөгөө хүнийг бол хөлдөөчөд гисгэх технологи гараагүй гоцсон энэ үр тогтсон үндгийсийг бол айгүй амархан хөлдөөчөд буцаагаад ингээд гисгэх тал яахчгүй тий. За тийм болохоор ерөөсөө эдрийг хөлдөөгөл тэнд аваачж хагаад тэгээ гол нь тэнд ч очиод нөгөө нэг роботууд тий хиймэл оюунтай роботууд хиймэл хөвлийн дотор тэдрийг одоо ингэж өсгөөд тэгээд хүн болгоо гаргаад ирнэ гэсэн үг байхгүй.
Тэгээд тэд нар чинь цаашаа гол өөр өөртөө аваа авчих штэ тий. Тэнд нэг л аваачаад нэг хангалттай нэг олон өндгийснүүдийг авч хүн болгоо ячих бол эхний хүн нь дараагийн хойныг ингээд хүн болгоо ингээ аваа авчихна гэсэн. Энэ тий колони аргаар хүнийг үсгээд тухайн гаргийг тэр хүнээр колончилж байна л гэсэн. За яг роботууд очиод бас колончилж болно л да. За энд болохоор одод хоорондын аялал дээр хамгийн одоо том асуудал болдог зүйл бол хурдны хязгаар гэдэг юм. Физик одоо энэ манай бидний одоо ашиглаад байгаа физикт бол хамгийн өндөр одоо хурдны лимит гэж байдаг тийм хурдны хязгаар гэж байдаг. За энэ мэдээж одоо гэрлийн хурд гэж байгаа. Хичнээн их тийрсэн ч гэсэн одоо ингээд бид нар ингээл тийрэлт хязгааргүй өгөөлээлээ гэж хэлдэг л да. Тэгсэн ч гэсэн гэрлийн хурдан төхөөл ирэхээр яадаг вэ гэхээр одоо ингээд гэрлийн хурданд баг ингээд хурчээд ах чинь дахиад нэмээд ирэх юм бол яах вэ гэхээр гэрлийн хурдыг давхын оронд масс нь ихсээд илүү хүнд болоод илүү хөдлөхөд хэцүү болоод идэг. Энэ бол харьцангуй онол. Масс энерги харьцаа гэж байдаг шүү дээ тийм. Ерөөсөл дандаа Эйнштейн юм л юм. Бид нар хурдлах юм бол яах вэ гэдэг асуудал тий. Хурдлаа авах юм бол яах вэ гэдэг асуудал. Тэнгүүд нөгөө нэг Итэн зүймс квадрат гэдэг шиг өгсөн бүх энерги чинь шууд масс болж хувираад бид нар илүү хүнд болоод илүү хүнд болсноор хөдөлгөхөд илүү хэцүү болоод ингээл юм гэсэн. Хязгааргүй ингээл хүндрээд масс нь ихсээд идэг. Жинэн адилхан ярина масс нь ихсээд. Тэгээ хизээч бид нар гэрлийн урданд хүрч чадахгүй. Ийм одоо асуудал байна. Тэгэхээр бид нар бол гэрлийн урднаас давж чадахгүй, гэрлийн урданд хүрч чадахгүй гэхээр бидний дээд урд бол гэрлийн урд. Гэтэл гэрлийн урд бидний хувьд айгүй тийм өндөр юм шиг гэрнэ. Энэ зүгээр гариг хооронд л явхад энэ гэрлийн урд чинь айгүй тийм удаан юм байхгүй. Одоо нарны гэрэл бид нар дээр ирэх гэж 8 гаруй минут болж идэг. Одоо Марс центр руу очих гэж бас бүр олон минут болж идэг тий. За түүлийн од руу явахгүй гэрлийн урдаар шүү дээ. Гэрлийн урдаар явах юм бол бид нар 424 одоо жил зарцуулах гэдэг шүү дээ. Тэг хамгийн өндөр урдаар нь явж байгаа 424 жил гэхэд юу гэсэн үг вэ? ертөнцид бол гэрлийн урд зүгээр яст мэлхий шүү дээ. Яст мэлхий. Хөдөлж ядсан. Гэхдээ тийм яст мэлхийнээс ч 7 дор. Бараг хөдөлгөөнгөө. Гацсан юм байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ бол хамгийн том асуудал. Гэхдээ цаг хугацааны удаашрал гэдэг бол одоо яах вэ? Бидний юм бол бас амт найз болох гэдэг шүү дээ тий. За аялагчдын хувьд бол цаг хугацаа бол бид ингээл хурдлал авах юм бол нөгөө нэг гэрлийн урданд төхөөл шүү дээ тий. Тэгэл авах юм бол цаг хугацааны удаашрал харьцангуй богино хугацаар өнгөрөөд нөө бидний тэр бага наслан удаан наслан гэж ярьсан шүү дээ тий. За тэгээд дэлхий дээр үлдсэн үеүүд бол ихтэй даанч харамсалтай нь цаг хугацаа илүү хурдан өнгөрөөд эхэлнэ гэсэн. Тэгэхээр одоо яах вэ? Дэлхий дээр үлдсэн хүмүүстэй бол салах ёс хийх хэрэгтэй болж байгаа юм шүү дээ тий. За жишээ болгоод нэг юмд орчих л да. Proxima Centauri одоо саяны нөгөө нэг Alpha Centauri хамгийн ойрхон бодлого нэг аялал л та тий. Гэхдээ амар сонирхолтой юм нөхцөл одоо тавь. Замын тал хүртэл нь 1G хурцтахлаар явна. 1G гэдэг бол манай дэлхийн гадарга дээр байгаа юм шиг юм хурцтгал байхгүй. Одоо бид нар яг л ингээл тэр хөлөг дотор ингээ яг л дэлхий дээр байгаа юм шиг юм хурцтгалыг түрүүний нэг хиймэл татхууч гэдэг байгаатай адилхан. Хөлгөө бол бид нар байнга одоо 1G буюу 9.8 км/сек квадрат хурцтгалаар ингээд тийрээд байх юм бол бид нар бол тэр дотор бол ямар ч хэсэн ингээд сайхан ингээд дэлхий дээр байгаа шиг байж чадна. Хоёр болохоор ингээл тийрээд байх юм бол бид нар замыга тал хүртэл ингээд тийрэн заяа. Ингээд нэг тэрэлтэй үргэлжлүүлнэ гэсэн. Бид дэлхий дээр л байгаа юм шиг л яваал юм гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө нэг одон дээр очиод зогсохын тулд бид нар яах вэ гэхээр яг замыга талаас хөлгөө эргүүлээд дахиад эсрэг тийшээ тийрж эхэлнэ. Нэгсэн доо нэг авсан хурдаа эргүүлээ саана гэсэн үг шүү дээ тий. Тэгээ яг ингэ чинь ингээ явсараад яг ингээ нөгөө нэг наран дээр одон дээр очихороо ингээд яг ингээ зогсоод харах байхгүй. Тэгэхээр бид нар аяллийн туршид ингээ дэлхий дээр байгаа юм шиг татах чинь мэдрэмжтэй гэсэн. За энэ замын тал хүртэл буюу одоо хамгийн өндөр хурдан дээр очиход бид нар бол гэрлийн хурдны 95% төрнө. Бараг л гэрлийн хурданд хүрчиж шүү дээ. Тий. Энэ үед цаг хугацаа 3 дахин удаашрна гэж. Бид нар 3 дахин одоо яг замыга талд ингээ байж байгууд 3 дахин удаа. Бид нар энд 1 цаг өнгөр одоо хөлөг дээр биш үү? Хөлөг дээр үлдсэн үед 1 цаг өнгөрч хахад нөгөө нэг ард үлдсэн дэлхий дээр үлдсэн үед бол 3 цаг өнгөрч ин гэсэн. Бид нар ийм удаашрч чинь гэсэн үг байхгүй. За энэ бол үүнийд болохоор яах вэ гэхээр ингэж байгаа. Хөлөг дээр хүний хувьд болохоор яг тэр Proxima Centauri дээр очих үед одоо би ингээ цагаа хараад ингээ явж байгууд 3.5 жил өнгөрцөн байж байна. Тэгвэл дэлхий дээр өнгөрсөн одоо үлдсэн хүн бол биднийг харж байгаа шүү дээ. Ингээ араас хараал. За Proxima Centauri дээр очичлаа гэж цагаа ингээ харангууд 6 жил өнгөрцөн байна гэсэн. Иймэрхүү юм бол. Тэгэхээр энэ цаг хугацааны удаашрал тийм явагдах нь шүү дээ. Би бол 3.5 жил насалсан байгаад байдаг. Гэтэл ард үлдсэн хүн бол ингээ 6 жил насалж байгаа юм. За нэг юм ойлгосонгүй. За. Бид нар одоо эндээс нөгөө дэлхийтэй адилхан татах хүчтэй байхын тулд тэр нь таарсан хурдтай явж ш тэ. Тэгсэн чинь юун гэрлийн хурд 95%. Тэр чи одоо тэрэл өн гэсэн үг байхгүй. 9.8 м/сек квадрат хурдтгал гэдэг бол би секунд болгон 9.8 м/сек хурд аваад нэмж аваад ин гэсэн. Тэгэл секунд болгон аваад ахарч байгаа 10 секундын дараа
маш өндөр урттай болчихно. Ингээ нэг цагийн дараа бүр өндөр. Тэгэхээр дэлхийн таталцтай адилхан биш болчих юм биш үү? Үгүй бид нар тогтмол тэрэлтийг аваад байгаа байхгүй. Тогтмол тэрээл байна гэсэн үг бидрийг. Тэгээд тогтмол тэрээ тахаар бидний нийт хурд бол нэмэгдээл яваад байгаа байхгүй. Гэтэ бид нар тэрийг мэдрэхгүй гэсэн. Ингээ банк хөлгийнхаа тэрэлтийн хурдтгалыг л мэдрэх болохоос ш. Одоо бидний хөлгийн хурд бол ингээл улам хурцаал бүр хурцаал ингээл яваад байна гэсэн. Секунд болгон 9.8 м/сек хурд нэмж яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол зүгээр л дэлхий дээр байгаа юм шиг л мэдрэмж авна. Гэхдээ хөлөг бол хурцаад байна гэсэн. Нэмэгдээл юм гэсэн. Тэгээ гэрлийн хурд нь 95% хүртэл. Харин тий. Бид нар гэрэл биш шүү дээ тий. Тэгэхээр гэрлийн хурдны одоо жишээ нь 95% хүрэнгутл ингээл чих мөхнөөс цус гоожул өөх гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхгүй. Харьцангуй гэсэн үг. За одоо бид нар биш үү те нараа тойроод 30 км/сек хурдтай явж штэ. Чигнээс нь цус гоожж гэнэ үү? Гоожгүй байгаас те. Тэгвэл энэ галактикийнхаа төвөг тойроод бид нар ч 200 км/сек хурдтай явж штэ. Чигнээс цус гоожгүй байгаас те. Юмнууд ч харьцангуй байдаг байхгүй юу? Тэгэхээр бол бид нар гэрлийн хурдны 95% очсон ч гэсэн чихнээс цус гоожгүй гэсэн. Бид нар зүгээр л ингээ сууж байгаа юм шиг л санагдана гэсэн үг. За энэ цаашаа явахаар айгүй экстрим болно. Адаг чуулганы манцарлуу бид нар яг иймэрхүү байдлаар явъя л да. Юуса баян ингээл нэг жи хурцтгалаараа яваад яг замынхаа талд ч жоод буцаж ингээд ирээд нэг жи хурцтгалаараа ингээд тийш очие гэж бодъё. Адаг чуулганы манцарч одоо манай хамгийн ойрхон галактик штэ юм хот те. За тэнгууд энд юу болох вэ гэхээр 2.5 сая гэрлийн жил. За яа. Дэлхий дээрээс 2.5 сая гэрлийн жилийн одоо тийм юу байж байгаа байхгүй. Одоо 2.5 сая гэрлийн жил шаардлагатай гэсэн. 2.5 сая жил одоо хүлээх шаардлагатай гэсэн үг шүү дээ. Гэрлийн хурдаар шүү дээ. За. Одоо нөхдүүд бол ингээд яг гэрлийн хурдаар биш. Ингээд гэрлийн хурд хүртэл бас ингээд тэр чи тэрээл байна. Тэгээд хязгааргүй тэрээл байна. Гэхдээ гэрлийн хурдны юм шүү дээ те. 99 гэчээд 999 гэд таслын ард биш шүү дээ. 10 ширхэг 9 байгаа заяа. Ийм өндөр хувь хүртэл ингээд бараг л гэрлийн хурданд очиж гэсэн үг шүү дээ те. Ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр одоо хөлөг дээр биш үү те 1 секунд өнгөрөхөд дэлхий дээр 8.2 өдөр болцсон өнгөрцөн байж байна. 1 секунд болгоно дэлхий дээр 7 хоног өнгөрөөд байна гэсэн үг байхгүй. Ийм сонирхолтой юм бол. За тэгээд бид нар одоо хөлөг дотор сууж байгаа хүний хувьд болохоор 143 жил өнгөрнө. Дэлхий дээр үлдсэн хүний хувьд бол 2.5 сая жил өнгөрсөний дараа бид нар хамгийн ойрхон галактик дээр очих нь шүү дээ. Гэтэл хөлөг дотор байгаа хүний хувьд бол 143 жил өнгөрнө. За яаж гараа. За энэ дээр нэг юм тодруулчих. Би тэгээ чамайг нэх олон ингэж асуулт асуухгүй. За бид нар нөгөө мастер зүйлийн хажуу цаг хугацаа удаашрах буюу хар нүх ч юм уу нэг том юмны хажууд байвал уг нь удаашрна гэж бодож исэн чинь сая ингэ сонсохоор хурд авахаар удаашраад байна уу? Юу яачлаа нэг толгойр явчих чинь. Хурд авахаар удаашрна. За дээрс нь хурцтгалд удаашрах байхгүй. За тэнгууд бид нар дэлхий дээр байна гэдэг чинь масны хажууд байна гэж хурцтгал авч ийна л гэсэн. Гэл ойлгочих хэрэгтэй. Энэ бол харьцангуй онлаа айгуу чинь чухал ойлголттой байхгүй. Бид нар хурд аваад хад удаашраад байна. Дээрээс нь одоо нэмэлт одоо хурцтгал дээр байхаар бүр ингээ харьцангуй удаашрал нь бүр ингээд өндөр болж байна гэсэн. За ойлголоо. Нөгөө нэг хурднаас болж байгаа удаашрал чинь болохоор харьцангуй хурцтлаас болж үүсэж байгаа энэ цаг хугацааны удаашрал бол бүр юм үнэмлэхүү байхгүй. Тийм болохоор энэ зөрөө гараад байна. За хоёулаа жоохон байжгаад цаашаа үргэлжлүүлье. За нөгөө бодит амьдрал дээр тохиолдгүй юм ярихаар бас жоох манарч байна гэж. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани маань оролцож байна. Тэгэхээр мөрөөдлийн хөлөг онгоц гэдэг юм гоё урамшууллыг зарлаад байгаа юм. Тэгээ тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ ингэж аялалд явах бол одоо хүний бас хамгийн сайхан мөчүүдийн нэг байх бах уу. Тэгээд Skytel маань энэ урамшуулалд хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийн эзэн болгох юм урамшууллын. Тэгэхээр хэрхэн яаж авах вэ гэхээр шинэ хэрэглэгч болох, дижитал картаар дансаа цэнэглэх, дата багц авах, одоогийн багцаа ахиулах зэрэг үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулан мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болно. Урдсан төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчтэй бол 11,000 төгрөг, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой. Тэгээ сар бүр гэхээр бас боломжийн одоо олон удаа чансаа үзэх боломжтой гэсэн үг. За миний утсан дээр бол та мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх танд ингээ байна гэд. Тэнгуут нь тэр мессеж хүрээд иржээ лээ. Тэгээ линк дээр нь дарангуут ингээд тэрийг нь хөлөг онгоцын аялал болох дээр нь ингээ сонгож ордгийн байлээ шүү. За
Азтныг бол 5 сарын 30, 6 сарын 30-ны өдрүүдэд тус сошиал хуудасаараа шууд тодруулах юм байна. Холбогдох хугацааны дугаар 1815 15 Скайтлер хэрэгтэлж бол 15 15 гэсэн утсаар холбогдох юм байна. Тэр нэг пассенжергийн кино байдаг шүү дээ. Нэг хоёулахнаас ирчдэг хөлөг онгоцсон дээр яг тэрэн шиг мэдрэмж авах юм шиг надад санагдаад байгаа. Одоо энэ хөлөг онгоцсон дээр те өөрийнхөө хайртай хүнтэй ингээд за ингээд би нэг өөр одлоо явъя гэж бодох юм бол те хайртай хүнтэйгээ цуг явмаар шүү дээ те ямар гоё юу те гэх юм бол те баян үүр тамт байна гэсэн үг шүү дээ те за дээрэс нь одоо энэ хөлөг онгоцсон аялал бол яг л ийм мэдрэмж төрүүлэх бах орчноос тусгаарлагдсан те зөвхөн бие биенийгаа гэсэн ийм сайхан орчинтой ийм сайхан мэдрэмжийг бас хосуудад маань төрүүлэх бах гэж одоо найдаж байна. Тийм болохоор одоо нэг жин аваад дугаараа аваад хоорондоо ярьжгаад датагаа хэрэглээ те чатлаад ингээ явцгаарай гэд уриалъя. За баярлалаа. За энэ хөдөлгүүрний тухай одоо ярих шаардлага болно. Бид нар юу ямар хөдөлгөөрөөр тийш явах вэ? Ер нь ямар хөдөлгүүр тийм айхтар тийрх юм? Ер нь ямар төлөв ашиглах юм гэдэг асуудал гарч байна. За хамгийн энгийнээс эхлэе л да. Одоо бид нар аль хэдийн ингээ туршаад өвдсөн байгаа юмнууд яри. Таталцлын дүүгүр гэж байдаг. За энэ таталцлын дүүгүр гэж явах тэр Pioneer 10 11 Voyager 1 2 гэдэг юм хөдөлгөөд байж байгаа. За сүүлд бол New Horizon гэдэг юм бас нэг хөдөлгүүдийг явуулсан те. Эдгээр бол ихэнхдээ энэ дандаа юм хүнд гариг руу унж яваад хүнд гариг чинь явж байгаа шүү дээ те. Хүнд гариг руу унжсэн чинь нөө гариг нь яваад өгчөнгөд асар хурдтаад бид нар ингээл хүнд юм руу унахаар чинь ингээл улам хурдтай болоо унж байгаа шүү дээ те. Гэтэл гариг нь хөп гэж болтож байгаа хажуугаар ингээд маш өндөр хурдтайгаар дөрөөд өнгөрч байгаа юм. Ингээд тэр өндөр гаригаас одоо таталцлын хүч авчиж чинь гэсэн үг. Таталцлын дүүгүр гэж нэрлэдэг юм. Слингшот хийж байгаа юм. Дүүгүрдэж жагаад явуулчих чинь гэсэн. За тэнгууд том хүн гаригууд дээр ингээд дайраа ингээд талцлын дүүгүр аваад дүүгүрдүүлээд ингээд амжаад явчихаар маш өндөр хурдыг авдаг. За энэ Voyager 1-ийн тухай өмнө ярьсан шүү дээ. Түрүү ярьсан те 17 км/сек хурд авна гэж асар өндөр хурд байхгүй те. А гэхдээ л 70 хэдэн мянган жилийн дараа нөө хамгийн ойрхон одон дээр очихоор байсан шүү дээ те. За одоо Voyager 1 гэдэг хөлөг бол одоо ер нь дуусч байгаа. Одоо ингээд насан дуусч байгаа гэсэн. Одоо энэ жил унтраана. Тэнгүүтээ хөлийг унтрааччихсан нөө нэг 17 км/сек хурдаа бол авцсан юм чинь цаашаа яваал биш үү? Нэг юм нөө нүдэ анжаагаад нэг юм даарт шидсэн юм шиг лгөөт чинь ингээл нэг харанхуй нэг зүгрүүл явна явагдсан. За энэ нөхөр бол хаашаа явах тэр 40 мянган он гэхэд биш үү те 17 гэрлийн жилийн алстайгаа AC 79 3888 гэдэг од руу ингээд очих юм. 38 мянган жилийн дараа юм байна те. 40 мянган жилийн дараа. 40 тийм ер нь л 40 мянган он гэхэд гэсэн үг шүү дээ. 38 тийм ээ. Тийм ээ. 38. За ингээд ямар ч байсан энэ их сонирхолтой заяа. Уг нь бол бид нар ингээд бодоход бол тэр хамгийн ойрхон одлоо очиход эн чинь уг нь бол 70 мянган жил болоодсэн шүү дээ. Тэгвэл бүр 17 гэрлийн жилийн цаанаага нөхөрлөө очиход яагаад энэ 40 мянган жил болж байгаа гэдэг их сонио асуудал. Тэгсэн чинь нөгөө нэг од нь наашаа яваад байгаа юм байна. Од нь бидэрлүү 119 км/сек хурдаар ойртоод байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёр ч одоо ирээдүйд уулзсан гэсэн үг шүү дээ. Өөдөөдөөс яваад байгаа гэсэн. Нэг нь 17 км/сек, нөгөөт нь 119 км/сек хурдаар өөдөөдөөс ингэ яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор юм хурдан уулзаад байгаа 40 мянган жилийн дараа 40 мянган жил. Ингээд тооцоолчихж байгаа юм уу? Тийм ингээд уулзах байгаа. Яг нөө зөрж өнгөрнө. 1.7 гэрлийн жилийн зайтай зөрж өнгөрнө. Тэгээ цаашаа бас ингээд цаашаа явна шүү дээ, тий. Нэг жоохон трактор нөрчлөгддөг ч юм уу, тий. Тэгээ ямар ч зэн ингээд нэг юм ажиллагаагүй нэг юм шидэд орхисон чулуу шиг л ингээд өөрхий явна гэсэн. За нэг иймэрхүү бидэрт бол туршлага байна өндөрлөгдөнд. За цаашаа бол бид нар бол химийн төлш гэдэг юм ашиглана. Мэдээж одоо өнөөдөр бид нар ашиглаж байгаа зүйл ч одоо буужин дээрээ тий. Янз бүрийн химийн төлш нөө керосин гэдгсэн нөө ус төрөгч гэдгсэн нөө бид нар янз бүрийн химийн төлшөнд ашиглаж байгаа. Поожинд бол. Гэхдээ энэ бол хитрхи одоо өрөлгөн болохоор ерөөс ашиггүй. Ер нь бол энийг ашиглахгүй. Энийг ашиглаад химийн түлш ашиглаа бид нар одоо өөр одлоо явна гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй гэсэн. За одоо жишээлбэл нэг тооцоо хэлье л да. Нэг тоон ачааг заяа. Ганцхан тоон ачааг. Гэрлийн хурдны 10% хөргий гэх юм бол энэ болохоор одоо 45 одоо 4 тооны харталт биш үү те 17 тэг залгсан юм шиг ийм жойл одоо энерги хэрэгтэй. Энэ болохоор одоо зөвлөж хэлэх юм бол хүн төрөлхтний бүтэн жилийн одоо эрчим хүчний хэрэглээ байхгүй. Тэгэхээр одоо хүн төрөлхтний бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээгээр бид нар ганцхан тонн ачааг л гэрлийн хурдны 10% төрнө гэсэн. Тэгэхээр энэгээр болохоор бид нар л нэг тийм айхтар бол энэ ашигтай хурдан мурдаа очно. Ер нь бол энэгээр од хооронд ашиглах одоо зугаалах гадах хэрэг байхгүй. Тийм химийн төлш бол бид нар ямар ч ашиглахгүй юм байна гэсэн. За ионы тэрэлт гэж нэг сонирхолтой юм байдаг. Өндөр хурдтай ионоор ингээд цахилгаан тэр тог ашиглаад ингээд тийрж болдог. За тэгээд төлшний хэмнэлт сайтай байгаа нь бол
Тэгээ нар мар од модныхоо тэр гэрэл мэрлийг ашиглаж болно. Гэтээ мангар удаан их хойрог гэсэн. Маш удаан ингэж тэрэл тавна гэсэн. Гэтээ тэр нь үргэлжилсэн байдлаар маш урт хугацаанд ингээд тэр тэрэл явагдах болохоор ингээд хурдлаал жоохноор тсэн хурдлаал гэдэг болохоор энийг бол одоо тооронд бас ашиглаж болно гэдэг юм байдаг. За мэдээж одоо цөмийн энергиудад бид нар ашиглаж болно. Химийнх нь болохгүй, химийн урвал болохгүйсэн бол бид нар цөмийн урвалыг бол ашиглаж болно гэсэн үг шүү дээ, тий. За задрах урвал, нэгдэх урвал аль алийг нь одоо ашиглая гэсэн санаанд явж байгаа. Одоо жишээлбэл дулааны хөдөлгөөр гэж одоо жишээлбэл бид нар ингээд усыг ингээ халаан гоч ингээл уур болоод ингээл даралтна гэсэн шүү дээ, тий. Тэгэл тэрийг чинь нарийнхан цоргоо бс гэж гарангууд тэр чинь тэрх байхгүй. За иймэрхүү байдлаар бид нар бас нэг зүгээр усаар тэрдэг, усны уураар тэрдэг онгоц хийж болно, тий. Тэгхэн бол хангалттай их хэмжээний ус авч аваад дээрэс нь цөмийн түлшээрээ тэр усаа халаагаад ингээ тэрээ яваад иж болно гэсэн. За энэ бол нэг зүгээр хамгийн энгийн, хамгийн наадсахын одоо бид нар өнөөдөр ч хийж чадхаар нэг иймэрхүү дулааны хөдөлгөөр ийм тэрэлттэй. Тэгэхээр нөгөө нэг баг хэмжээний түлшээрээ усаа уцалгаа яваад ийн гэсэн үг дээ. За тэгээд уурын хөдөлгөөр. Тий, яг нь. Арай нэг жоохон ашигтай, арай нэг жоохон хүчтэй тэр их юм бол пульсийн тэрэлт гэж байна. Ерөнхийдөө л хөлгөөгөө артал цөмийн бөмбөг дэлбэлнэ гэсэн үг. Жижигэн цөмийн бөмбөг дэлбэлэл хөлгөө тэрээд ийн гэсэн үг гараас нь. Тэгэхээр арай нэг жоохон ирч хүчтэй явна л гэсэн үг л дээ. Уран л хэрэгтэй бол. Тийм бас л мэдээж уран хэрэгтэй болно. Задрахал оруулах юм чинь. Яг энэ иймэрхүү аргамаар Project Orion гэдэг нэг юм бас юм төсөлмөсөл явж байгаа. Ингээл та тэгээл та гэдэг ийм прожект байж болох юм биш үү? Ийм хөлгөөр хөдөлөө бас одоо тоорн зугаалъя л та гэдэг нэг иймэрхүү санаа. За нэгдүгээр хурлын тэрэлт гэхээр одоо мэдээж бас л те онлайн төвшнийх. Энэ бол одоо бид нар өөрсдөө ч нэгдүгээр хурлаа явуулж чадах уу гэдэг мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд найдвар төрүүлэх үс иймэрхүү төсөл. Project Daedalus гэдэг нэг юм нь бас явж идэг. За энэ бол ингээд цөмийн одоо юмыг ашиглаж байгаа те. Гэрлийн далбаа гэдэг нэг гайхалтай зүйл байна. Гэрлийн далбаа. Гэрлийн далбаа гэхээр далбаат цав гэж байдаг шүү дээ, тэ. Далбаат цав гэдэг үү, тэ. Одоо нэг салхийг л ингээ ашиглаа яваад байдаг шиг сансарчин гэл нөө манай одноос, манай нарнаас гарч байгаа юм нөө гэрэл байгаа шүү дээ, тэ. Тэр гэрлийн даралтыг ашиглаад асар том юм нано одоо юм даав маягийн юм уу? Маш хөнгөн хэрнээ юм асар том гэрлийг одоо нарны гэрлийг шингээж авдаг юм далбаа хийгээд тэг яг л ингээд юм далбаат цав шиг. Яг адилхан далбаат сансар тийм. Яг талаад байгаа юм шиг ингэж явна гэсэн. За энэ санаа бол нэлийн бас сайн явж байгаа. Дээрэс нь маш өвөрмөцөн болохоор энэ аль хэдийн одоо ингээд энэ төсөл эхэлсэн байна. Нарны гэрэл ингээд тэрийг түлхээд байх юм уу? Яг үн нарны гэрэл түлхэж болно. Альсгүй араас нь бид нар лазераар буудаж болно бас. Нөгөө маску байхаар зүгээр үү те? Тийм. Энэ гэрлийн даралт гэж юм байдаг. Тийм, гэрлийн даралт гэж байгаа. Энэ гэрлийн даралтыг ашиглаад бид нар том асар том далбаа хийгээд хөнгөн хэмжээтэй зүйлийг улам хурцгаад ингээ гэрлийн уртанд дөхүүлж болно гэсэн. За энэ аргыг болохоор гэрлийн далбаа гэж нэрлэдэг. За маш имзэг тийм маш нарийнхан маш юм хөнгөн юм нано одоо даав шиг юм байна гэсэн үг шүү дээ. Юм далбаа л байна гэсэн үг шүү дээ. Асар том. За тэрүүгээр ингээд явна гэсэн ийм санаа. Им Breakthrough Starshot гэдэг ийм төсөл байгаа. 2016 онд эхэлсэн. Бидний таньдаг хүмүүс эхлүүлсэн байдаг. Энэ Стивен Хокинг, Марк Закерберг гэдэг. За энэ дээрэс нь Юри Милнер гэдэг бас нэг юм том мундаг баян хүмүүс. Энэ гурав нийлж байгаад нь 2016 онд энэ Breakthrough Starshot гэдэг нэртэй энэ төсөл эхлүүлсэн. За энэ болохоор Starship гэдэг нэртэй тийм нано хөлөг байгаа. Энэ нана жижигхэн робот, ийм олон хөлгүүд байгаа. Тийм хөлгүүд өөрөө юм жижигхэн юм өөрсдийн гэсэн юунуудтай, далбаануудтай. Тэгээд араас нь лазерд нь нарны гэрэлд бас идэр чинь өөрсдийн хурдыг авна. Нэгэсэнд одоо хамгийн ойрхон одоо манай Alpha Centauri шүү дээ, тэ. Proxima Centauri B гэдэг гариг руу бид нэг араас нь ингээд хурдлуулсараад тэр гаригийн хажуугаар ингээд сүв гээд дайраад өнгөрөх юм төсөл واخгүй. Тэгээд дайрж өнгөрж явахдаа тэр жижиг нано роботууд чинь юу лээ Starship гэдэг байгаа шүү дээ, тэ. Starship-үүд чинь бид нар лөө нэг тохиол явуулаад одоо ингээд хажуугаар нь гарч өнгөрөхдөө авсан мэдээлэлээ бид нар лөө явуулна гэсэн. Тэгвэл одоо бид нар хажуунаас нарна гэсэн үг шүү дээ. Одоо яг дэлхийдээ адилхан гариг байгаа. Одоо Alpha Centauri ч юм бол 3 биетийн систем байхгүй. 3 од ингээ бие биенийгээ тойроод эргэж байгаа. Тэнгүүд тэр Proxima Centauri-ийн талаар бүр гадна талаар нь эргэж байгаа манай нар шиг од байгаа. Тэрийг нь тойроод эргэж байгаа нэг жижигхэн Proxima Centauri B гэдэг нэртэй юм гариг байна. Яг дэлхийдээ адилхан ийм гариг. Тэгэхээр тэнд бол ингээ амьдрал авах боломжтой гэсэн. Яг амьдралд итгэх одоо мууч дээр нэг. Тэрний хажуугаар сав гэл өнгөрөхдөө бидэрлүү тэр гаригийн мэдээллийг явуулах. Ийм төсөл. Энэ их гоё төсөл. 2036 онд хөөргөн гэдэг юм төлөвлөгөөтэй байгаа. Тэг ямар ч сан гэрлийн далбааны одоо энэ жижигрүүлсэн хувилбарыг турших юм зорилготой. Нэгэсэнд одоо бид тэр нано Starship
одоо өнөөдөр явуулж чадсан бол явуулчихж байгаа юм биш. тийм явуулж чадсан бол бид нар тэрийг дараа нь далбаагийн ч томруулаад одоо хэмжээгийн ч томруулаад илүү том хөлөг явуулах боломжтой байна гэдэг энэ онлын баталгааг туршилтыг гаргаж ирэхин тулд ингэж хийж байгаа юм зүйл байна. За ямар ч сан 20-оос 30 жилийн дараа бол хөргөсөн сошиал хүрнэ. Гэрлийн урдны 20 хүүхэд хүрнэ гэж байгаа юм зүйл. Айгу би 20 30 жил тий. Тийм болохоор хүн төрөлхтөн бол аль хэдийн одоо энэ нэг одод хоорондын энэ аяллыг эхлүүлсэн байгаа дээ шүү дээ. Энэ нэгэр гайхалтай зүйл. За ялаа удахгүй антиматер гэдэг хөдөлгөөний тухай ярив. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ Монгол хүнд технологийн хүчийг хатгуулна сайн электроникс маань ивентдгээ ажиллаж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо хин технологи давуу тань те хин одоо ухаалаг юм хэрглэж байна. Тэр бол ингээ маш олон талын давуу талыг үүсгэж байгаа юм технологийн эр үед бид нэр амьдарч байна. Тэгэхээр сайн электроникс болохоор Apple, Samsung, Huawei брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг ийм компани байгаа юм. Албан ёсны дэлгүүрүүд нь бусад дистрибьютор байгууллагуудаас ялгагдах зүйл нь та дээрх брэндүүдээс бүх нэр төрлийн хамгийн сүүлийн оны загваруудын дагалдах хэрэгслийн хамт иж бүрнээр нь хамгийн өргөн сонголтоогоор авах боломжтой. Жишээлбэл Samsung брэндийн зурагт гэхэд дотроо 5 төрлийн 50 гаруй загварыг бүгдийг нь одоо иж бүрнээр нь зөвхөн сайн электрониксаас авах юм боломжтой. Хамгийн сүүлийн үеийн загваруудын сонголт биднэрт одоо яг дэлхийн одоо дата яг зэрэг ирж ийн гэдэг бол маш гоё л доо. Би бас нэг робот тоосорч ингээд авах гээд яг судалж исэн чинь бүр үйлдвэрлэлтгээ бүр хэдийн жилийн өмнө болцсон сэлбэр хэрэгсэл нь болохоо болцсон. Тиймэрхүү зүйл авч. Тэр одоо тэгээд бид цаашдаа ашиглахад айгүй бэрх болчихж байгаа байхгүй тий. Яагаад яг цаг хугацаатайгаа бас зэрэг алхаад энэ хорвоо дэлхийд хамгийн сүүлийн үеийн гарсан бүтээгдэхүүнийг явж болохгүй гэж сайн электроникс бол энэ бүгд байдаг. Тэг үүний хувьд бас маш олон давуу талыг үзүүлдэг юм билээ. Сүүлийн үеийн хамгийн шинэ гарсан загваруудыг борлуулдаг учраас хуучин оны бараа нуттай харьцуулахад бол мэдээж үнийн хувьд илүү бахан тодорхой. Гэхдээ эдийн нэг давуу тал бол бусад дистрибьютор компаниудаас хамгийн бага хүүтэй зээлээр авах ийм боломжийг олгодог. Тэгэхээр одоо маш туршлагатай ийм том компани л өгдөг одоо хамгийн хэм дунд бага хүү гэдэг бол эднийх нөгөө банк бус байгууллагуудаас гадна банкнуудтай ингэж хамтарч ажилладаг юм байна. Хаан банк, Голланд банк, за тэгээ банк бус аюул олон байгууллагууд хамтрагч 4 банктай дундаж хүүн бол 1.9% ингэж санал болгодог. Тэгэхээр бусад газрын хүүтэй яг сайн харьцуулаад ингээд нөгөө тооцоо моцоо математиктай сайн хүмүүс бодоод үзэх юм бол одоо тэрнээс гадна одоо нийгмийн бодоод үзэх юм бол хамаагүй хямдхан тусдаг юм байна юу н. Одоо шууд зээлээр өндөр хүүтэй авсан эднийхээс авсныг харьцуулахад за тэгээд нийгмийн даатгал гэдэг нэг хүн болгоныг барьцаалдаг нэг юм хэцүү зүйл байдаг. Тэгээд нийгмийн даатгалгүй ч гэсэн та бүхэн манаас дансны хулгаараа орлогоо нотлоод 2-оос 3.5% лизингээр бараагаа авах ийм боломжтой. Тэгээ сайн электроникс нь албан ёсны тэгээд олон дэлгүүртэй, орон нутгаар бас олон салбаруудтай. За жишээлбэл Shangri-La Mall центрийн нэг давхарт Apple Mono Store, за 3 давхарт Samsung Experience Store, Huawei Brand Store зэрэг одоо байрлаж байна. За Samsung Express Store дэлгүүр нь одоо Төв Азтай нэгдүгээрт ордог хамгийн том юм Samsung-ийн албан ёсны дэлгүүр юм байлээ. Бас мундаг юм аа. Тэгээд та ч гэсэн бас ийшээ бас ороод үзээрэй. Одоо орчин үед мод болоод байгаа хэттэй хамгийн сүүлийн үеийн загвар дизайнераар хийгддэг чанартай мөртлөө үнийн хувьд бол маш боломж байна. Huawei гэдэг брэнд байгаа маш олон хэрэглэгчдтэй юм байдаг. Тэгээд энэ брендийн Монголд цорын гац албан ёсны дэлгүүр бас сүүлийн үеийн үе судыг таалагдаад байгаа. Huawei бол одоо маш гоё загварлаг одоо яг л одоо тийм үнийн хувьд одоо арай бага хэрнээ одоо акулуудаас бас тутгааргүй тийм сонголтонд маш аятайхан байдаг. Ямар ч гэсэн ямар нэгэн сахилгаан бараа авах гэж байгаа бол одоо гар утасныхаа загварыг шинжлэх гэж байгаа бол ч юм уу одоо эднийхээс та бүхэн маань хараад ороод сонирхоод үзээрэй. Тэгээд салбарууд бол Shangri-La Mall-ын 3 давхар, Central Mall-ын 1 давхар, Хүнэн Mall-ын 2 давхар, за Санкт Петербург төв, Тара Центр үйлчлэгийн төвийн 1 давхарт гэж байрлалт юм байна. За тэгээд 28 аймгийн одоо бас нэлээд хэдтэн бас салбаруудаа байгуулсан байдаг юм байна. Тэгээ холбогдох хүчний дугаар нь 70 10 66 33 гэсэн байна. E-Sign гэмээр гэ вебсайтаар нь очлоорой, мөн фэйсбүүкээр сайн электроникс гэдэг та бүхэн маань яг одоо бас дагаад аваарай. Бас хамгийн сүүлийн үеийн ямар гоё бүтээгдэхүүнүүд вэ? Одоо тэр болонтой танилцж явах хүртэл бас зугаатай л байдаг шүү дээ, тий. Тэг угаасаа мэдэгдэм билээ. Энэ цоош нэрээс ийм дэлгэс гарсан байна гэж мэдэж амжаагүй байхад аль хэдийн оруулаад ирсэн тий шавар хүмүүдээрээ тавьсан ингээ байж идэг. Тэгээд одоо технологитойгоо хүл нийлүүлж алхмаар байгаа альсгүл тий
бусдаасаа ялгарч урд нь алхмаар байгаа залуучууд бол энэ сайн электроникийг сонгох хэрэгтэй юм билэ. Сайн электроникс бол үнэхээр сайн юм билэ. Тийм ээ. Би 25 оны зурагт авнаа. Яг үү. 26 оны шиг ч авч байна. За баярлалаа. За энэ антиматер гэдэг бол ерөөсөө нөө матер антиматер хоёр ингээд хоорондоо уулзахаараа аннигиляц гэдэг юмд ороод алга болчихдог. Алга болно гэдэг нь болохоор зүгээр л алга болчихгүй 100% энерги болж хувирдаг. Нөгөө Эйнштейний E тэнцүү MC квадрат гэдэг энэ томьёо байна шүү дээ, тий. Энэгээр бол одоо нэг түрүүн хэлсэн юу өнтер бол одоо жишээлбэл энэ задрах уруулна шүү дээ. За энэ уран энтер гэдэг юмнууд чинь болохоор 0.1% одоо массынхаа 0.1% энерги болгодог байхгүй. За тэгвэл нэгдэх урвал болохоор 0.7% энерги болгодог. Одоо хамгийн өндөр одоо бидний мэддэг шүү дээ, тий. Одоо юуны урвал материйн хувьд гэдэг байгаа шүү дээ. Материуд бол хамгийн өндөр энерги гаргадаг нь болохоор 0.7% массынхаа 0.7%-ийг л энерги болгодог. Гэтэл матер антиматер хоёр нийлэхээр 100% масс нь 100% энерги болдог. Тэр энерги нь хаана байгаа юм хайчих юм бол тэгэл тэр дэлбэр тесрэг одоо жинхэнэ нөгөө нэг энерги болж суллагдана гэсэн үг байхгүй. Энэ бол юун одоо тэр задрах нэгдэх урвал юун тэр уран ус төрөгч бараадахгүй хэдэн 100 хэдэн 1000 дахин өндөр ийм үр ашигтай зүйл хийж байгаа. За гэхдээ асар өндөр үр ашигтай ч гэсэн төлш нь бол хизээч олдохгүй маш үнэтэй ийм зүйл хийж байгаа. цахилгаан станц үйл бүр амар ашигтай болох юм биш. Тий, антиматерийн цахилгаан станц үйл ална. Гэхдээ энэ чинь бас нэг айгүй үнэтэй олддог. Маш их одоо тэр антиматерийг олборлох гэж антиматерийг олох гэж энэ чинь өөрөө асар өндөр байгаа юм уу? Яг олж болно. Одоо дэлхий дээр хамгийн үнэтэй бодис гэдэг байгаа байхгүй нь бол. Тий. Тийм болохоор бид нар одоохонд бол материалтайгаар зуралтна. Антиматерийг бол ингээл цахилгаан станц тайлсгүй хөлөг онгоцод ашиглалаа л үдийл байна л та. Гэтэл бид нар гинт нэг өдөр мундаг антиматер гаргаж ирдэг юм технологитой болчих юм бол юу нөө матер болно. Юу тэр. За ингээд иймэрхүү. За эцэст нь ярих хэвээр нэг юу хийж байгаа. Одоо нөгөө нэг тэрэлт бол нэг warp drive гэдэг. Одоо ерөөсө баг тэрэлтж биш. Бид нар бол ингээд гэрлийн урдыг давж чадахгүй байгаа шүү дээ. Warp drive бол ингээд гэрлийн урдыг давна. Хараа бид нар орон зай дотор явахгүй заяа. Бид нар дотор орон зай өөрөө явж өнгөрнө. Гэрлийн урднаас энэ төр урдаар. Энэ бол үнэхээр амар сонирхолтой ийм цэвэр онлын санаа байна. Физикийн. За орон зай цаг хугацаа гэж үүж байгаа. Одоо Эйнштейний тий. Орон зай цаг хугацаа ингээл морингууд бид нар тийшээ өнгөрч орол ингээл лээд штэ тий. Тэгвэл ингэн гэсэн. Одоо нөгөө нэг серфинг гэж үүдэн штэ. Серфинг чи одоо нөгөө нэг далаа ингээд давхарга нь юм юу болцсон байж та. Давлгааны налуу болцсон байгаа штэ. Тэнгүүч би ингээд дээр нь зогсож байгаа чинь ингээд урагшаага унаа штэ. Одоо уулын ороо өнгөрч байгаа юм шиг унаа. Гэтэл давлгаа нь өөрөө яваад ахаар би яг ингээд унаа л яваад байгаа байхгүй тий. Яг тэрнтэй адилхан орон зай цаг хугацаа чи юм автгаа яжингууд нь би урталтаа хонхоолгоод одоо өндөр масс үүсгэж урталтаа хонхоолгоод арталтаа эсрэг масс гэдэг юм үүсгээд ингээд овоолгож чинь гэсэн. Нэгснээр яг тэр нэг юм хөөс шиг юм дотор аваачаад юм налуу орон зай цаг хугацаа бий болгочоор яах вэ гэхээр бид нар яг тэрэн дээр юм серфинг хийж байгаа юм шиг ингээд альтраа авчих. Амар юм бэ тий. Гайхалтай. Тэнгүүд эн чинь ингээд хурцаад нөгөө нэг түрүүн чи бид нар тэрхээр гэрлийн урдыг давчихдаг гоогдсон шүү дээ. Тэгвэл эн чинь ингээд явсараа гэрлийн урдыг давна. Энэ бүр тийм амар. Наач цаг хугацаараа аялах юм биш. Цаг хугацаагаар хэлнэ. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Ингэхдээ мэдээж онлын санаа дээрэс нь одоо энэ байдаг үгүнч мэддэггүй юм экзотик матер, сөрөг энерги энэ гэдэг юм шаардлагатай. Тэгэхээр одоо бид нар одоохондоо экзотик материалтай тааралдаагүй. Дандаа онлын тий. Онлын хувьд бол экзотик матери байх хэвээр. Онлын хувьд бол сөрөг энерги байх хэвээр. Гэхдээ тэрийг одоо хүртэл бид нар хаана байдгийг мөөгөө мэдэхгүй. Онлын алдаач юм билээ тий. Үнэхээр хороо дэлхий дээр байдгүй зүйл ч гэж магадгүй. Гэтэл хэрэв үнэхээр байж таарах юм бол бид нар энэ warp drive гэдэг зүйлээр жинхэнэ юу нэг гэрлийн урдны хязгаар гэдэг. Хотод хооронд болстой ингээд авчихна. За өөр товч самууд гэж бол заавал бидний хөлөг онгоц гэж яхаа оронд өтний нөхөнтөр ажиглаж болно. Тий. Мундаг шүү дээ. Тий, богино зам ашиглаж яах гэсэн шүү дээ, тий. Одоо орон зай цаг хугацааны цоорхайг ашиглаж байна шүү дээ. За тэгээд кино үзээр байгаа одоо ойлгодог бас тиймэрхүү юм тий, ойлгоно шүү. Тэгээд дээрэс нь одоо дээд хэмжээс гэж байгаа. Одоо жишээл бид нар бол одоо 3 хэмжээст орчлон амьдарч байна. Нэг цаг хугацааг нэмчихээрээ 4 хэмжээст олчих чинь ингээл тий. Тэгвэл 5 хэмжээс рүү гарчвал яах юм гэдэг ч юм уу тий. Баргийн өдний нөхмөх чинь нэг тиймэрхүү санаа л та. Гэхдээ одоо 5 хэмжээс дотор ингээд амжаад өөр газар гинт гараад ирж ийн л гэсэн үг шүү дээ тий. 5 хэмжээс нь юу юм?
Мэдгүй одоо би яж мэдгүй. Ямар ч гэсэн бид нар мундаг байх юм бол ирээдүйдээ хичээлээсээ хийгээд онц дүнтэй яваад байх юм бол энэ дээд хэмжээс рүү гарч магадгүй. Дээд хэмжээс рүү гарчих юм бол одоо бидний энэ орон зай цаг хугацаа өчүүхэн жижиг юм болох байхгүй юу? Дуртай галактик руу очиод дуртай одоо од руу очиод ингээд те хормын дотор очиод ирээдүйн очиод өнгөрсөн л очиод таваллна л гэсэн. За иймэрхүү нэг товч замууд иж бол. За айлсгүй бид нар заавал ингээд физикл одоо ингээд заавал ингээд те махан би юу гэдэг вэ одоо өөрсдөө физикл байдлаар нь энэ бие махбодоор наваачих хорон зүр мэдээлэл болгоод ухамсарын шилжүүлэлтэн тэрэж болно. Тэ тэр одроо ингээ өөрийнхөө мэдээллийг явуулдаг ч юм уу тий. За нэг иймэрхүү фантаз санаанд ээж болж байна. Их юм бол ядаж нэг гэрлийн урдаар ингээ буутчих юм да тий. Тэр гариг дээр очиж угсрагддгаар арч юм. Өөрөө нөгөө колон дунгуудаа тэр колоныгоо явуулж маавал тэгээд өөртөө ярьж байх юм байна л. За энэ одод хооронд аялж яхад хамгийн том одоо бидний давж чадах юм үгүй мө гэж байгаа. Ер нь бол энэ боломжгүй гэж байгаа энэ зүйл бол одоо шалтгаан бол сансрын шуурга гэдэг зүйл байдаг. Одод хоорондын сансрын интерстеллар storm энэ гэл янз бүр хэлдэг. За одод хоорондын орон зайд биш үү те хит шин одын одоо супернова тесрэлт гэж байдаг те. Дээрээс нь хар нөх нейтрон оддын мөргөлдөөн энэ гэдэг асар юм экстрим дэлбэрэл тесрэлтүүдээс үүссэн маш өндөр хурдтай эрчимтэй тийм тоос шороо альсгүй юм нарны шуурга гэдэг шиг юм оддын шуурга муурга энэ те. Нарны шуурга ч юм бас алддаг шүү дээ, балддаг шүү дээ те. Одоо бид нар манай агаар мандал альсгүй манай соронзон одоо орон байхгүйсэн бол нарны шуурга ч бид нар алж байгаа байхгүй те. А гэтэл яг энтэй ч адилхан маш олон оддын ийм шуурганууд тэнд дотор шиг ингээд задгаа явж байгаа. За тэгээ галактикийн сансрын туяа энэ гэж байдаг. Одоо бид нар сансрын туяа гэж яддаг бол галактикийн сансрын туяа гэж одоо тийм одод хоорондын орон зай дотор юм галактикийн сансрын туяа бүр хүчтэй ингээд явчихдаг. За энэс нь баг хамгаалах ер нь боломж байхгүй. За яг бид нар маш сузаан юм хамгаалт тавилаа гэж бодоход тэр бол ингээд өөрөө нөө маш өндөр мас болчих болохоор бид нар тийм одоо тийм өндөр масыг бол одод хооронд явуулахад хүндрэлтэй. Нөгөө талаас тэр нэг жоохон нэгхэн байлаа гэж бодоход хаач чадна. Сансрын туяаг бол жишээлбэл хаач чадна. Гэхдээ тэр туяа чинь тэр одоо хаалтыг маань очи мөргөнгүүтэй мөргсөн тэр эсрэг талаас нэг түрүүн хэлжсэн X-ray чинь нэг төмөр мөргөөд нөгөө талаас нь цацраадсан шинээр яг тэрнтэй адилхан юм хоёр дагч цацрагалт гэж юм явагдаад тэр дотор байгаа нөхдүүд бол зайлшгүй л хордож таарна. Тэгэхээр бол бид нар тэрнээс ер нь хамгаалах арга байхгүй. Тэгэхээр энэ зүйл одоо ерөөсөө бидний хамгийн том дайсан. За нар бол бидний энэ айхтар энэ одод хоорондын галактикийн энэ тэр тоёноос бол ингээд хамгаалж идэг. Өөрийнхөө нөгөө нэг төлхөх хүч нөгөө гэрлийн даралт гэсэн шүү дээ те. Энэ гэрлийн даралт ч юм бол ингээд элдэн үнзийн юм хүчтэй сансрын шуургануудаас биднийг хамгаалаад одоо бамбаа болж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ нар бол биднийг бол хөрхи хамгаалах гээд оролдоод байгаа юм шүү дээ те. Одоо хамгаалах гэж оролдож байгаа энэ шуурган л одоо бидэрт нэг жоо хортой онгод дэлхийн маань тэрнээс нь хамгаалаад өгч байгаа. Ингээд сайхан бид нар амьдарч болж байна. Гэтэл нар авахгүйсэн бол бид тэрстэй юу манай энэ тэ дэлхийн маань ингээд саранзан орон энэ агаар мандал бол ерөөсө бүгд байхгүй болно гэсэн үг байхгүй. Ийм асар хортой тийм нөхцөл ингээд одоо хоорондын орон зайд явж идэг. За энэ бол бид нар боломжгүй одоо яаж боломжтой болох вэ гэдэг бол хамгийн том толгой шалтгаалсан асуудлын нэг. За харилцаа холбоо гэдэг бол мэдээж одоо хамгийн том асуудал болно. Одоо радио холбоогоор ярина уу, лазераар ярина уу, ямар ч байсан хамаагүй энэ ч аль алин цахилгаан соронцсон дэлхийн болохоор хамгийн өндөр хурдны гэрлийн урдаар л явна гэсэн. За тэгвэл одоо яг нь бид нар Proxima Centauri нөө Alpha Centauri дээр очсон байлаа ч гэсэн дэлхий рүүгээ халбаад сайн уу гэл нэг явуулахад нөгөөт нь 424 жилийн дараа нөгөө газар очно те. Өө сайн юу байна гэдэг ингээ явуулангууд нөгөөт нь эргээд одоо 800-ны юу лээ 48 юм уу те 848 жилийн дараа хариу нэрэх байхгүй. Ийм балаа юм гэж та явах вэ. Тэгэл бүр хол одроо явах юм бол ер нь бол холбоо тасарна л гэсэн үг шүү дээ. Энд чинь ийм холбоо гэж юу байх вэ? Робот л явуулах. Яг үнэ наа чи үнэхээр гайхалтай тий. За тэгэхээр зайнаас хамаараад бас нэг дохио бүдгэрээд идэг. Одоо чи бид нар холдогдсон ингээл гэрэл бүдгэрээд идэг шүү дээ. Холоос харагдсан тэр гэрэл бүдгэрэл байгаа шүү дээ. Яг энтэй адилхан бидний харилцаа холбоотсон ингээл зайнаас хамаараа бүдгэрээл яваад. Тэгэхээр энэ зай гэдэг бол өөрөө гээд харилцаа холбоонд бол хамгийн том саад учруулж байгаа юм зүйл байхгүй. За тэгээд хурд нэмэгдэхэд хугацааны удаашрал маань явагдана. Цаг хугацааны удаашрал гэсэн шүү дээ тий. Тэр чинь болохоор бас ингээд би ингээд нэг юм дохио явуулсан тэр дохиож удаашрал чанд дээр үрж ирнэ гэсэн. Тэгэхээр бүр ингээд тий холтон, алсран, бүдгэрэн, удаашран гэдэг бүр ингээд тий харилцаа холбооны том орон зай дотор бол угаасаа бүтэе болж байна. За квантын орооцолтон гэдэг нэг уг нь байгаад байгаа квантын entanglement гэдэг. Бид нар ингээл энийгээр дамжуулаад тий хормын дотор харилцаж болох юм шиг хэрнээ. Уг нь одоогоор бидний одоо квантын одоо энэ мэдлэг, квантын физикийн мэдлэг маань бол ашигтай мэдээллийг энэ хормын дотор явуулж чадахгүй байна.
квантын мэдээллийг бол явуулж чадна. Гэхдээ тэр нь болохоор бидний классик мэдээллийг явуулж чадахгүй буюу бидний энүүгээр дамжуулж харилцаа холбоо хийж чадахгүй байхгүй. Ийм за харилцаа холбоо гэдэг бол хамгийн том асуудал болно. Тэгэхээр бид нар бол ер нь бүрэн тусгаарлагдана гэсэн. За бүрэн тусгаарлагдах дээр нэг юм яриад дуусгач. Битүү эко тогтолцоо гэж байна. За ингээд за бид нар чинь ингээд харилцаа холбоо тасарчих юм байна. За тэгээд одоо яах нөө нэг хөлөг дотор чинь байж байгаа хүмүүс чинь те одоо нөө хөлдөөж чадахгүй юм байна шүү дээ те. Тэнгүүд одоо гэрлийн хурданд хүрч чадахгүй байна гэх юм бол тэр дотор хөлөг дотор ингээд хэдэн 100 хэдэн мянган жил ингэж амьдэрдэг юм нийгэм эко тогтолцоог бид битүү эко тогтолцоог явуулах хэрэгтэй болж байгаа юм. Нэгээс одоо бид нар бол ингээд дэлхийг ингээ харах юм бол нэг тиймэрхүү шүү дээ те. Эко тогтолцоо байхгүй юу? Ингээ те ингээд бүрэн өөрөөгөө тэтгээд ингээ явж идэг те. Ийм эко тогтолцоо. А гэтээ гадна талаас ингээ нар тусаад байгаа. За тэгвэл нарны аймгаар нэг аваад үзсэн бол бид нар чимстэй жинхэнэ сансар окторгууд тэр хөвж яваа ийм эко тогтолцоо байхгүй. Нэгэсэндээ ийм аврах том сансрын хөлөг гэсэн. Гэхдээ л нарчин бас ингээл хэдэн тэрбум жилийн дараа ингээ бас байхгүй болох гэдэг шүү дээ те. Тэгэхээр эн чинь л бас ингээ асуудал гэсэн. Яг энтэй адилхан бид нар нөгөө нэг дэлхийгээсээ таслах байгаа харилцаа холбоо таслах байгаа энэ хөлөг бол ерөөсөө өөрийн гэсэн одоо өөрөөрөө аваа явцдаг. За одоо жишээл агаар, ус, шин тэжээлийн хувьд бол өөрөөрөө тэтгдэг ийм систем баг хэвээр. Тий. За одоо ургамал замаг энэ төр ашиглаа тийм одоо бараг алдагдал байхгүйгээр одоо тий энэ зүйлийг бол хийх боломжтой гэж одоо бид нар үзэж байгаа. Одоо ийм хэрэгэлт бий болох тий. Бид нар ингээд баахан замаг мамаг альсгал ургамал ургуулад агаараа шийдчих юм байна. За дээрэс нь одоо энэ усаа шийдчихин, шин тэжээлээ шийдчихин гэж бодъё л та тий. А тэгсэн чинь одоо энэ төрлийн туршилтууд л одоо хүртэл дэлхий дээр ингээд одоо бүтлэгүүтэж байгаа. Одоо наа чин баг боломжгүй юм байна тий. А дээрэс нь шүн чин дээр нарны гэрэл хэрэгтэй байна. Бид нар чинь одод хооронд аялах гэдэг. Нөө одноосоо хол явах гэдэг шүү дээ. За одоо ингээд нар ингээд жаргацсны дараа альфа Proxima Centauri гэсэн энерги авах гэдэг оролт л да тий. Тэндээс одоо тэрэндээ ургамал оруулах гэдэг оролт л да. Тэрэн шиг бүтэхгүй юм байхгүй. Одны гэрэлд ургамал оруулах гэдэг шүү дээ тий. Тэр шал хотлоо юм байхгүй тий. Тийм болохоор ерөөсөө энэ бол нэг тийм бүтэх асуудал биш. А тэгээд шийдэх асуудлууд энэ дээр маш их байгаа. Одоо иймэрхүү битүү эко тогтолцсон. Докторгүй байдал гэдэг юм ба. За одоо микроб чинь ингээл ховсно. Одоо нөгөө нэг замгууд ч ховсно. Ингээл ховсож байгаа. За хүн ч гэсэн ховсон шүү дээ. Одоо олон мянган жил болоод ирэх юм бол хүн ховсно. Тэнгүүд нөгөө нэг бидний анх бодож ирсэн эко тогтолцоо чинь шаал өөр юм болоод эхэлнэ гэсэн үг. Нэгэсэндээ докторгүй гэсэн үг байхгүй. Энэ бол шийдэх хэвээр нэг асуудал. Биологийн бус хаягдал гарч ирнэ. Пластик, металл, хорт үтсүүд энийг бол дахин боловсруулах баг боломжгүй юм зүйлээ гараад ирж байгаа гэсэн. Энэ бас ингээ хаягдал болно. Надад нөө битүү эко тогтолцоо чинь бүрэн өөрөөгөө ингээд дахин ашиглаж явах хэрэгтэй байсан чинь ингээд хог хаягдал гараал ирэх юм бол нөгөө нэг хэдэн мянган жилдээ бас л ингээд ууршаал алга болчих юм систем болно гэсэн. За генетикийн ижилсэл гэдэг аюул том асуудал. Одоо цус хоригдол гэсэн. За зөвхөн хүнээс гадна ургамал микроб аль нь одоо нөгөө манай эко тогтолцооны чинь бүх зүйлс өөр өөртөө гэсэн цус хоригдол бий бол. Тэгэхээр энэ генетикийн ондоочлоо хаанаас бид нар бий болох вэ гэдэг нь маш том асуудал гарч ирнэ. За сэтгэл зүйн асуудал гарч ирнэ. Маш ингээд жижиг нийгэм хаалттай нийгэм. За тэгээд удаан хугацаанд ингээд хоорондоо ингээд баян бие бинийгээ хараа явна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд өөдөн тий завн штэ тий. Тэгээд олуулаад нийтээрээ ганцаардцсан гэсэн үг байхгүй. Энэ бол ийм сэтгэл санааны зүйлийг бид нар давж харж чадахгүй. За ёс зүйн нэг сонирхолтой асуудал. За одоо бид нар олон мянган жил явлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол одоо үе үеэр олон үе ингээд тэр хөлөг онгоцон дээр чинь одоо ингээд өнгөрнө гэсэн үг шүү дээ тий. Одоо нэгэсэндээ би одоо нэг одлоо явах чилаа гэж хэлдэг л да тий. Тэгэх юм бол олон мянган жилийн дараа би мэдээж амьд байхгүй. Яаж л би үр хөвгдөл тийш явуулахын тулд тэр хөлөг дээр сууж байгаа гэсэн. Нэгэсэндээ би тэр одон дээр очих гаагүй үр удмаа үе хойчоол тэнд аваачих гэж сууж байгаа гэдэг чинь одоо өөрөө би одоо яг амар сонин ийм ёс зүйн хувьд бол альсгүл дээрэс нь одоо энэ сэтгэл санааны хувьд бол аюу тийм хачин асуудал болчихж байгаа байхгүй тий. Одоо ерөөсөө л би тэр алийг эхлүүлэх хэрэгтэй мүү гүм үү гэдэг чинь те. Одоо үр хожоо бодж л эхлүүлнэ гэсэл би өөрөө очих гайгүй байна шүү дээ те. Ийм хачин одоо асуудал үүдтэй болж. Тэр нь л одод хоорондын аялал гэдэг бол бараг л хүний хийх зүйл биш. За нэг бол роботууд л хийн. Одоо хийхгүй бол угаасаа бид нар хийхгүй. Тэгээд ингээл энэ одон дээрээ энэ наран дээрээ ингээд гацаад ингээл одоо энэ дээрээ л 4.5 тэрбум жил болоод ингээл дуусна л гэсэн үг байхгүй. За иймэрхүү юм байна да. Тэр одоо дэлхий гэдэг энэ том сансрын хөлгнөөсөө тэгээд холдуул тэгэл өөр нэг сайн юм хүлээж авахгүй л юм тавилантай. Тэгээ эндээ л одоо заяагцсан эндээсээ ургаж төрсөн ийм л улсууд юм да хөөрхий гэж. За
Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөлгөөн хугацаар аялахыг санал болгож Skytel компани болон Монгол хүн технологийн хүчийг хатгуулна. Сайн Electronics маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV болон Мөндөр радио 107 83.3 хүссэн хостолгоноор та бүхэн төрдөг. За та бүхний одоо ээж аавны мөн найз нөхд нь бас радио тохируулж мэдээгүй эсвэл энэ талаар сонсоогүй байвал та бүхэн маань 107 юм уу 83.3 аль нэгэн дээр нь тохируулаад өгөөрэй гэж бас хэлье. Тэг хамтаас үзэг сонсогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баярлалаа.